За сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За энэ видео AI хичээлийнхаа ээлж дугаарыг хүргэж байна. За өнөөдөр бидэнд бэлтгэсэн бичлэгээ хэрхэн видео болох вэ гэдгийг энэ дээр үзэн. За тэгээд нэмэлт болгоод бол дууга жоохон чангалаач гэж бас промпт тийм ээ сануулга өгж болно, мөн хэлээ сольж болох юм байна. За яг нь монгол хэл рүү шилжүүлэхэд жоохон өөр гадаад хүн монголоор ярьж байгаа юм шиг тийм яг монгол хүний хувьд хэлбэл байдгүй юм байна. За яг би өөрийнхөө дууг оруулчвал бас монгол руу шилжиж болох байх гэж болж магадгүй гэж бодож байна. За энийг дараа туршиж үзье тийм ээ. За тэгэхээр өнөөдөр бид нар бол бэлэн бэлтгэсэн өөрийнхөө бэлтгэсэн бичвэрийг яаж ингэж видео болох вэ гэх. Тэгэхээр эхлээд бид нар бичвэрээ бэлтгэх хэрэгтэй тийм үү? За тэгэхээр би юу яачлаа? Энэ улсуудын талаарх сонирхолтой баримтуудаар ингээд бичлэг хийж байгаа тийм ээ. За энэ удаа би энэ Laos-ыг сонгочлоо. За Laos би сая юу лээ? GPT-гээс гэдэг 10 сонирхолтой баримтуудыг юунаас Laos-ын тухай мэдээлэл авчлаа. Одоо бид нар яг энийг аваад энэ видео руу оруулна. За бид нар өмнө нь бол яг free тийм ээ аккаунт ч өдөр нээсэн шүү дээ тийм ээ. Одоо өнөөдөр бол яг тэгэхээр видеогоо бид нар гаргаж авах учраас би өөрийнхөө төлбөртэй аккаунт дээр ажиллая гэж бодож байна. За энэ дээр би яг нэг өмнө хийсэн нэг видеогоо ингээд change the language to Mongolia гэдгсэн баггүй. Тэгсэн чинь монгол руу ингэж хөрвүүлж байна. Гэтэ яг өөрийнхөө дууг оруулах юм бол арай айтайхан унших болов гэж би бодоод байна. За энийг бас дараа туршиж үзнэ. Ки баяхал гэж бодож байна. Чи болнууд дөрэмт хувцастай супер батар. Тэгэхээр энэ яг гадаад хүний акцентаар уншиж байгаа болохоор баг гадаад хүн монголоор ярьж байгаа юм шиг юм сонин дуу хоолой орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өөрийнхөө хоолойг оруулаад монголоор уншуулвал арай дээр хаа гэж бодож байна. За одоо бид нар шинээр видео оруулах гэж байгаа тийм үү? Бичвэрээ видео болох гэж байгаа. За тэгэхээр энэ доор бид нар за энэ YouTube-ийн өөрийнх нь юу байна тийм ээ, бид нар өөрснөө зохиолгоод өөрснөө ингээд авчиж болно. За YouTube short хийж болно. За энэ descriptive video гэдэг нь болохоор бичсэн бичвэрээ видео болох, бичлэг болох гэсэн үг. За тэгээд энэ дээр бусад бүх ажлынханд процессууд нь байж тийм ээ, TikTok зориулж видео хийх, Instagram-ийн reel хийх, news мэдээний видео хийх ч гэдэг юм уу тийм иймэрхүү сонголтуудыг бид нарт өгч байна. За одоо би болохоор scriptive video гэдгийг дарчээ. Тэгэхээр бид нар энэ чинь видео хийнэ гэд тийм ээ. За видео дотроо энэ 3 видео өгч байна. Бид нар болохоор за YouTube-ийн видео гэж бас болох юм байна тийм ээ. Видео чинь ерөөхдөө юм хэвтэй юм видео өгдөг штэ. За тэгээ бид нар энэ бичвэрээ copy дэж аваад за ингэж за copy дэж аваад энэ чинь ингэж оруулчих тийм ээ. За одоо энэ бол яг бидний бэлтгэсэн бичвэр гэсэн үг тийм үү. За энэ дээр бол 24,000 үг оруулж болно гэж байна. За дөнгөж 2600 үг л би энэ чинь оруулаад тэгэхээр энэ чинь маш урт видео хийж болно гэсэн санаа байна тийм ээ. За энэ дээр нь бид нар ямар видео сонгох вэ гэдэг чинь. За энэ дээр нь болохоор жоохон гоё тийм улсуудын тухай юм чинь. За inspire гэдгийг сонгочих. За тийм inspiring ухаарлал өгөх тийм оруулаарай гэд. За тэгээ settings дээр нь болохоор эрэгтэй хүнээр уншуулъя гэд. Би болохоор хүүгийнхээ пэйж дээр яаж байгаа учраас эрэгтэй гэдгийг сонгочлоо. За энэ дээр нь болохоор за clear American voice гэдгийг сонгож болж байна. За тэгээд энэ Калифорни акценттай гэдэг энэ мужууд нь бас өөр ингэсэн акценттай байдаг аахгүй. Нью-Йоркийн акценттай, Southern акценттай тийм ээ. Өмнө зүг ингээл mid western энтергээл баруун өмнө зүгийн. За тэгэл ингээл акцентууд явж байна. За тэгээ young British-ээр уншуулах юм уу, American хүүхдүүдээр уншуулах юм уу тийм ээ. Хүүхдийн хоолойгоор уншуулах юм уу. За тэгэл энэ British-д тийм ээ энтгэг гэл залуу Австрал гэдэг энэ ч маш олон хоолойнууд байна л та. Тэгээ би Корей морьч явж байгаа шиг тийм ээ. За энэ дотор Russian бас байж байна. За Монгол бол байхгүй. Тэгэхээр бид өөрийнхөө хоолойг оруулсан дээр байх гэж бодож байна. За энэ удаа би энэ Clear American Voice буюу маш юм тод хэлдэг тийм ээ. Америкийн дуу хоолойгоор уншуулъя гэд. За тэгээд за энэ speaker 1 2 3 4 5 гэдэг нь юу гэсэн үг юм бэ? За ямар ч нэгийг сонгочлоо. За тэгээ subtitle бол сонгоно тийм ээ. За тэгэн дээр нь би болохоор don't add any subtitle гэж болж байна. За clean subtitle no outline гэсэн байна. За
аль нэгийг сонгоч тийм ээ. За add subtitle, any subtitle гэдэг нэмчээ. За тэрэн дээр нь бол яг энэ use watermark гэдэг дээр нь яг би дээр оюуна гэдээ би уурхай юу бичиж болно. За энэ дээр нь бас яг бата гэж бичиж болж байна тийм ээ. Батагийнх гэдэг марк нэмчиж болж байна. За өшөө энэ чинь нөгөө хэрэгтэй бол энэ iStock-оос аваарай гэж болж байна. За ер нь бол энэ юу энэ бичлэгнүүд маань голдоо юу яадаг юм бэлээ? Use the best одоо хамгийн байж болох хамгийн гоё аудио хийгээр видео аудио ашиглаарай гэж энэ чинь болохоор YouTube-ийн лайбрариас ашиглаж болно гэдэг чинь тийм ээ. За энэ чинь болохоор Storyblocks audio only гэдэг ингээд иймэрхүү сонголтууд байдаг юм байна. За энэ нь болохоор зөвхөн одоо түүх үгүйсэн аудиог ашигланаач гэдэг юм үү те. За би болохоор энэ best гэдэг нь хамгийн одоо байж болох хамгийн гоё аудио хийгээрэй гэдэг ингээд сонгочлоо. За ингээд continue гэдэг тийм ээ. За одоо тэгээд яг нь энэ дээр нь бол create YouTube video using exactly this script. Яг энэ скриптээр л видеого хийшүү гэд бид нар ингээд өгчлөө тийм ээ. За энэ дээр нь болохоор Америк энэ дээр нь бид нар өөрийнхөө дууг харуулна гэж оруулж болно хэрэг байсан бол одоо байхгүй юм чинь. За одоо даалгавар нь болохоор энэ ямар нэгэн add subtitle нэмээрээ за бата гэдгийг ингээд нөгөө видеон дээр оруулж өгөөрэй. За тэг хамгийн байж болох хамгийн сайн видео хийгээрэй гэж. За ийм даалгавар өглөө тийм ээ. За одоо ингээд generate video гэдэг одоо видеого гаргаж авах нь тийм ээ. За тэгэхээр энэ маань Лаос улсын одоо сонирхолтой 10 баримтыг бидэрт хийж өгнө шүү дээ тийм ээ. Сайн бидний нөгөө юунаас GPT-гээс гаргаж авсан одоо бичлэг дугаараа. За энэ дээр travel аялал хийж байгаа хүмүүст зориулах юм уу? Эсвэл одоо history түүх сонирхдаг хүмүүс юм уу? Culture сонирхдаг хүмүүс зориулах юм уу гэдэг. За би болохоор culture сонирхдаг хүмүүст гэдэг. Өөр улсуудын талаар бас сонирхох дуртай. За inspirational байж болно, clean гэж цэвэрхэн тийм ээ. За bright гэдэг нь болохоор юм гэгээлэг гэсэн тийм филинг төрүүлэх юм уу гэдэг чинь. За би болохоор inspirational филинг төрүүлвэл гоё ах гэж бодож байна. За одоо YouTube зориулаад тийм ээ. Одоо ингээд видео хийя. За энэ маань нэлээд жоохон хэдэн минут хүлээх ба. За тэгээ яг Лаосын тухай хэдүүлээ бас энэ нэг ингээд уншиж хооронд нь бас юу яачи. За би энэ дээр өмнө нь сайн нөгөө энэ юуны энэ өмнө Индонезийн яг нөгөө Индонезийн талаар одоо 10 юу хэлсэн байна. Indonesia is the largest archipelago in the world, consisting of over 17,000 islands. Some of the most well-known islands include Java, Sumatra, Borneo, Sulawesi, and Bali. With over 270 million people, Indonesia is the fourth most populous country in the world, after China, India, and the United States. Java alone, the most populous island, is home to more than half of the country's population. Indonesia is incredibly diverse, with over 300 ethnic groups and more than 700 languages spoken across the islands. The largest ethnic group is the Javanese, who make up about 40% of the population. Indonesia is one of the world's most biodiverse countries, home to a wide variety of flora and fauna. The country's rainforests are home to endangered species like orangutans, Sumatran tigers, and Komodo dragons. Volcanic activity. Indonesia is located on the Pacific Ring of Fire, making it one of the most volcanically active regions in the world. It has about 130 active volcanoes, including Mount Merapi and Mount Krakatoa, which are famous for their eruptions. Largest Muslim population. Indonesia has the largest Muslim population in the world, with nearly 87% of its people practicing Islam. Despite this, the country recognizes 6 official religions and has a tradition of religious tolerance. Borobudur Temple. The Borobudur Temple in central Java is the world's largest Buddhist temple and a UNESCO World Heritage Site. Built in the 9th century, it is an important pilgrimage site and a symbol of Indonesia's rich history. Economic powerhouse Indonesia has the largest economy in Southeast Asia and is a member of the G20. Its economy is diverse, with key sectors including. За тэгэхээр яг нэг иймэрхүү бичлэг бол ингээд эндээс бол гарах юм байна гэж би хүлээж байна. За энэ маань болцсон байна. За одоо бүгд харцгаая. Here are 10 interesting facts about Laos. Landlocked and mountainous. Laos is the only landlocked country in Southeast Asia. Around 70% of its terrain is mountainous, which contributes to its stunning natural landscapes. Mekong River. The Mekong River, one of the longest rivers in the world, flows through Laos for over 1,800 kilometers, serving as a crucial water source, transportation route, and border with neighboring Thailand. The Plain of Jars.
Laos is home to the mysterious Plain of Jars, a large archaeological site with thousands of ancient stone jars scattered across the landscape. The purpose of these jars remains a mystery, though they are believed to date back over 2,000 years. Laos is the most bombed country. During the Vietnam War, Laos was heavily bombed by the United States in an effort to cut off supply routes for the North Vietnamese. Between 1964 and 1973, over 2 million tons of bombs were dropped on Laos, making it the most bombed country per capita in history. Luang Prabang. The city of Luang Prabang is a UNESCO World Heritage Site, known for its well-preserved blend of traditional Lao and French colonial architecture. The city is also famous for its daily almsgiving ceremony, where monks collect offerings from locals and tourists. Buddhism is central to life. Buddhism is the predominant religion in Laos, and it plays a central role in daily life. За ер нь бол тажгүй болцсон байна гэж би бодож байна. За яг энэ дээр бид нар дахиад энэ хэрвээ таалагдахгүй байх юм бол энийгээ дараад ингээд regenerate буюу дахиж ингэж нэг бичлэгээ regenerate гэдэг маань дахиж энэ бичлэгийг дахиж хийх гэсэн үг байхгүй юу. За дахиж ингээд арчиж болно. За энэ дээр бид нар бас яг энийгээ бас солиод явчих болно тийм ээ. Instagram энтер гэдэг за энэ дээр ягаад continue гэдээ бас дахиад явчих болно. За надад бол энэ юу нь бол нэг дажгүй муухай болоогүй санагдаж байна. За хэрвээ одоо ингээд таалахт зарим нэгэн юмнуудын солио гэдэг юм бол энэ edit гэдэг рүүгээ орно. Edit гэдэг оронгууд чинь одоо энэ биднээсийн энэ дотор бол биднээсийн бичсэн юмнууд юм чи ингээд байж байгаа. За тэгээ энийг ингээд урагшлуулад бүр ихнээс нь ингээд юу яаж болно ингээд тэгээ за хамгийн ихнийх нь бол энэ тийм үү. За эхнийх нь here одоо нэг Лаосын талаарх зарим нэг 10 сонирхолтой баримт яг энэ дээр уншиж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр дарангуут нэг уншиж байгаа юмнууд нь ингээд өгнүүд нь гарч ирдэг. Энэ дээр дарангуут одоо яг энийг хэлж байна тийм ээ. За тэгээ зарим нэгэн юунууд нь ингээд зургнууд нь ингээд таалагдахгүй байж болно шүү дээ. За ингээд хэдүүлээ харж чаад зарим зургнуудыг солих гэдэг үстэй тийм ээ. За энэ дээр нь болохоор jars гэдэг за энэ тухай л ярьж ашиг байна. За bombed country гэдэг энэ бомбын тухай ярьж байна те. За энэ дээр юу вэ? За энэ дээр яг зүгээр яг энэ дээр солино гэдэг юм бол за зарим нэгэн зурнууд нь за энэ дээр нь юуны тухай сольчмаар юм юу байна гэдээ хараад байгаа. Sticky price нь яг sticky price нь байж энэ за энэ дээр юу вэ? Sticky price-ийн consumption за хэрэглээ байна те. За энэ хамгийн сүүлд нь ингээд beauty of this facts abroad гэдэг ингээд явчихсан тийм ээ. За энэ дээр нь яг бид нар хамгийн аль нэгэн зураг нь тань таалагдахгүй байх юм бол энэ чинээс нь за одоо жишээ нь гэхэд те relax slow paced lifestyle. За шинэ the peaceful retreat for visitors гэдэг тийм ээ. За ер нь бол яг энэ Лаос бол айгу тийм slow амьдралын хэв маягтай ус гэдэг чинь тийм ээ. За тэгэхээр энэ дээр нь болохоор яг хүмүүсийнх нь тухай оруулах юм бол энэ дээр нь одоо за энэний сонгон энэ дээр бид зураг оруулах юм уу, видео оруулах юм уу гэдгийг чинээс сонгон. За би бол видео оруулъя гэдэг чинь. За хэрвээ энэ дотор байхгүй байх юм бол апплод гэдэг тийм ээ. Та өөрийнхөө нөгөө нэг энэ чинээс ингээд зурагнуудаас ингээд оруулчих болно. За тэгээ эсвэл одоо энэ чи өөрийнхөө media library дотроос сонгочих болно. За тэгээ би энэ дээр нь болохоор Laos people гэж биччихээ тийм ээ. Одоо хүмүүсийнх нь амьдралын хэв маягийн талаар оруулах гэж юм чинь тийм ээ. За эсвэл Laos lifestyle гэдэг дээр юм уу? За тэгээ иймэрхүү бичлэг хүн оруулсан бичлэг байна тийм ээ. За энэ дээр энэ бол 6 секундын бичлэг байгаа байхгүй. Тэгэхээр энийг ингээд арчиж болно. За тэнгуут энэ хүмүүсийн ингээд энэ дээр гараад ирчин тийм ээ. За тэгээ энэ бол 6 секундын бичлэг байна. Энэ дээр нь бид нар яах вэ гэхээр энэ 24 секундын бичлэгээс 6 секундын бичлэгийг авлаа гэсэн үг. Энийг бид нар бас солиод секундын бас яхна өөрчилж болно гэсэн үг. За тэрнээс гадна бид нар ингээд бичлэгээ өөрчлөхөөс гадна скриптээ өөрчилж болно. За энэ сая одоо бид нар ингээд нэг бичлэг янзлсан байна шүү дээ. Солилъя гэдгсэн шүү дээ. За тэгсэн бол заавалчгүй apply changes гэдэг нэг
өөрчлөлтөө хийгээрэй гэдгийг дарахгүй бол энэ маань яхна хിവэрээ явчихна шүү дээ тийм ээ. За саяас яг тэрийн дараагийн учраас би сая юу яачлаа. За Laos people гэдэг юм болов. За Laos хүмүүс юу гэдэг юм болоо. За яг Laos-ын гэдэг юм болов. За бичсэн ингээд биччихээ дараа ойлгочих хаа. За хүмүүсийн амьдралын хэв маяг гэдэг чинь тийм ээ. За одоо энийг ингээд тэмдэглэсэн чинь цэнхэр өнгөөр орсон ба энийг ингээд дарчин заяа. За apply changes гэж чиж дарчиж энэ зураг маань төрлөө орно гэсэн үг шүү. За энэ ингээд орсон байна. За өшөө edit дээр юу яаж болох вэ гэхээр за энэ бол бид нар видеогоо ингээд таалагдахгүй видеогоо ингээд сольчих чинь тийм үү. За энэ дэр нь болохоор edit script гэж бид нар энэ script-уудаа ингээд бичиж болно. За тэгээд chapter 7 молоо гэдэг энэ chapter гэдэг нэмсэн байна. Юунуудэр нь ингээд задлсан юм шиг байна тийм ээ. За яг за тэг яг энэ дотор нь бид нар ингээд юм хом ингээд нэмж болно тийм ээ. Эсвэл одоо ингээд хасч болно. Энд байгаа энэ үгнүүдийг copy paste гэдэг эний доор оруулж болно. Гэх мэтлэн ингээд энэ чинь өөрчлөлтөө оруулж болно. Өөрчлөлтөө оруулсны дараа дандаа apply changes гэдэг дараа шүү. За энэ дээр бол яг өөрчлөх юм байхгүй нэ шууд яачих. За тэгээд хэдүүл нэг шид ихэд үзээд гэдэг. Here are 10 interesting facts about Laos. Golden Stupa is believed to contain a relic of the Buddha and is a site of pilgrimage for Buddhists. Sticky rice. Sticky rice, or khao niao, is a staple food in Laos and is often considered the country's cultural symbol. Laotians consume more sticky rice per capita than any other nation. Маань ингээд таалагдж байна гэх юм бол шууд ингээд download видео гэдэг ингээд татчихна. За тэгээд download видео гэдэг татчихгууд энэ видео чинь таны нөгөө downloader чинь орчин гэсэн үг. Одоо түрүүний энэ видео шиг ингээд ороод ирнэ гэсэн үг. За өшөө бас энэ дээр нь бас юу яаж болд юм бэлээ? Энэ project export project to timeline гэх timeline руу ингэж оруулж чаад энэ дээрээ бас бүр наривчлсан засварууд хийд юм бэлээ. Тэгэхээр энэ дэлгэрэнгүй одоо энэ дээр ингээд бүр юм нарийн засварууд хийдэг байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нар хэдүүлээ дарааных нь таймлайн гэдэг энэ ахгүй. Тэгээ энэ дээр нь ингээд засварууд хийгээ явчихна гэсэн үг. За тэгэхээр яг энэ бол мэдээ advanced буюу агшин шатны юмнуудыг хийхдээ бол энийг ашиглаж болно гэсэн үг. За тэгэхээр өнөөдөр бид нар ямар хичээл үзсэн бэ гэхээр бэлэн одоо юм бичвэрүүдээ видео болгохыг үзлээ тийм ээ. Яг одоо таны бичснээр чинь яг нь бичлэг хийж өгч шүү дээ. Тэгэхээр энэ та тэгэхээр өөрийнхөө GPT дээр өөрийнхөө дуртай сонирхолтой юм бичлэг бичвэрийг хийчээ тэгээд нөлөөгөө ингээд ячиж болно. За өшөө бас нэг хэл сольж болно гэдгсэн шүү дээ тийм ээ. За өшөө бас энэ ингэдэм байна. Энэ одоо энэ бүтэн бичвэрээ тийм ээ ингээд арай дэндүү урт байна. Тийм болохоор next chapter яг одоо энэ чинь 2 минут 45 секунд амж яг хагасаар нь болгоё гэх юм бол 1 минут 20 секунд энийг дарангууд шууд ингээд минут 20 секунд 22 секунд болох нь тийм ээ. За subtitle-ийн фонтын арай том болгохыг шууд энийг дарж болж байна. За эсвэл одоо change the current stock the video down shot the post гэнэ. За одоо энэ current stock зургийг те видео болгоно гэдэг дорооноос авч байгаа тийм ээ. Дээрээс авсан юм юу болгоно гэдэг юм бол энийг бас дарж болдго юм байна. Тийм сонголтууд байна. За одоо би танд юу үзүүлэх гэж байна гэхээр дуугийн жоохон чанга болгоод өгөөч гэдэг тийм ээ. Louder гэдэг өнгөт харъя. За дуу нь бол хамгийн чангатай болсон гэдэг чинь тийм ээ. За харъя. Facts about Laos. Landlocked and mountainous. За одоо тэгвэл эсвэл нэг ингэж хийж болж байна тийм ээ. Change the language тийм ээ. За тэгэл Монгол болгоход үзье. Mongolian гэдэг. За тэгэхээр энэ маань нэг монголоор өдрөө хэлсэн тийм ээ. Айгу акценттай өдрөө ярьж үзүүлж байсан. За энэ 55 нэмэх хэлээр одоо орчуулж болно. Германаар
бичиж болох юм байлээ. Өшөө бас тэгээд бусад өөр хятад те солонгос гэдэг 80 55 хэлээр яана гэдгийгсэн. Тэгэхээр монголоор бол бас яг тийм сайн орчуулж чадахгүй ах шиг байлээ. Герман интерлөө бол бас нэлээ сайн явж явах шиг байна. Тэгээд яг герман хэл мэдэхгүй юм чинь тийм ээ. Герман хэлтэй хүмүүс бол германаар явуулж болж байна. За тэгээд солонгос хэлтэй хүмүүс солонгос хэлээр явуулж байна. За Австрали амьдардаг Австрали танаа үзэгч чи Австрали хүмүүс Австралийн одоо акценттай хүнээр уншуулж болж байна тийм ээ. За Шинэ Зеланд бас өөр нэг акценттай. Шинэ Зеланд жижиг улс учраас бас байхгүй ах шиг байлээ. За энэ жоохон удах шинжтэй. За тэгээ Laos is the only landlocked country in Southeast Asia. энэ жоохон удах юм шиг байна. За тэгээд яг нь та нар энийг дуусган гутан даунлоод тэгээд татаж авна гэсэн. За ингээд энэ хичээлийг дуусгая. Баярлалаа. Баяртай. Энд чи болчлоо. Бичвэрийг монгол хэл рүү орчуулсан гинэ. За тэгээд гараа. Од гаццсан өгч. За өмнөд гээд ямар ч хэсэ орчуулцал байна тий. Reload хийчихтэй юм билүү. Zateged Laos Ulsan Tuhai Sonir Holtoi Arvan Barimtak Huleanavno. Dalait Gardsgi, Ularhag Oron, Laos Bolzun Umnud Azin Soren, Gans Dalait Gardsgi Ulsium. За ямар ч гэсэн нэг гадаад хүншил уншиж байгаа. За бид нар яг Монгол хоолоогоо оруулах юм бол монголоор унших байхаа гэж бодож байна. За энийг бид нар дараа бүдэрээр туршиж үзье.